Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр ичид маань демо аккаунт хэрхэн нээх вэ? Хэрхэн арилжах вэ гэсэн сэдвтэй хичээл. За, бид өмнөх хичээлээр TradingView-тэй хэрхэн ажиллах вэ гэдэг талаар тодорхой үзсэн. За, ингээд. За, хэрхэн демо аккаунт нээх вэ? За, бүгдээрээ дэлгэцийн баруун доод хэсэгт байгаа цэс рүү анхаарал хандуулаарай. За, эндээс Trading Panel гэдэг хэсгийг сонгоод дарангууд брокерийн жагсаалтууд гарч ирнэ. За, ингээд TradingView-тэй хамтарч ажилладаг брокерууд байгаа. За, бидний мэддэг Wanda байна, Forex байна. За, миний ашигладаг Tradeway байна. За, гэх мэт танд брокерууд бол энэ дээр байж байдаг. За. За, бүгний болон бүгний арилжаанд бага спредтэй эсвэл commissionтэй аккаунт хэрэг болдог. Өөрөөр хэлбэл commission-ы аккаунт нээж болдог брокеруудыг сонгож цаашдаа бол ашиглаарай гэж зөвлөе. За. За, одоо demo аккаунт нэхийн тулд хамгийн ихний paper trading гэдгийг сонгоод дарна. За, тэгэнгүүт ийм зүйл гарч ирнэ. За, энийг connect хийчих. За, тэгэнгүүт. За, би өмнө аккаунт нээсэн байгаа учраас дахиад аккаунт нээгээдхий. За, ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл харагдана. Paper trading хэсгээр. За. За, эндээс create account гэдгийг дараад за, энийг $5,000 болгоод за. За, энэ leverage-үүд ингээд сонгоод өгч бол тийм ээ. За, ингээд 200 future-тэй 200 харьцагныг за, Forex арилжаан дээр 100 харьцагныг хэмэд хөшүүргээ сонгоод өгч болно. За, тэгээд wait гээд дарангууд. За, энэ дээр нэрээ өчтөг өгч. За. Эрдэнэ 2 гээ өччихье. Арайг create дарчна. За. За, одоо тэгэнгүүт энэ дээр $5,000 аккаунт нээгдсэн байна тийм ээ. За. За, ингээд өөртөө тустай аккаунт бол эднэрийг сонгоод ингээд арилжаа хийж болно тийм ээ. За. За, одоо trade гэсэн хэсэгтээ дараад за, ийм цог гарч ирнэ. За, энийг доошо болгочих болно тийм ээ. За, энийг хагас болгочих. За, энэ дээр за, энэ дээр арилжааныхаа төлөвлөгөөг боловсруулна тийм ээ. Risk management, нийт алдагдлын хувь, нэг удаагийн арилжаанд алдагдлын хувь зэргийг тодорхойлдог тийм ээ. Төлөвлөгөө, risk management, за, нээлттэй арилжааны план, стратеги гэх мэт зүйлүүд төлөвлөгөөнд дотор багтж байдаг тийм ээ. За. За, одоо risk-ээ тооцсон тийм ээ. За, энэ. За, бидэнд $5,000 байгаа тийм ээ. Бидний аккаунт дотор $5,000 байгаа. За, энэ бол одоо нийт баланс тийм ээ. Аккаунтны чинь нийт баланс. За. За, бид нэр хичээлээрээ нэг удаагийн рискэнд 1-ээс 2% тавьчихна гэж бод. Үтсэн тийм ээ. За. Тэгвэл $5,000-ийн 1% хэдв? 10% нь $500,
1% нь $50 байх тийм ээ. За 1-ээс 2% риск гаргана. За тэгвэл 1% нь $50 байх тийм ээ. $50. За тэгвэл 2% нь $100 байх тийм ээ. $100. За ингээд риск гаргачихлаа. 1%-аар арилжуул $50 риск гаргах нь 2%-аар арилжуул $100 риск гаргах тийм ээ. За. За тэгвэл дараа. За ингээд рискээр арилжиж байгаа юм бол risk to reward тооцох хэрэгтэй тийм ээ. За бид нар эхний ээлжинд бол нэг харьцах нь 1 буюу risk reward харьцаа нэг харьцах нь 1 нэг жоох. Нэг харьцах нь 1 тийм ээ. За нэг харьцах нь 1 арилж яа гэж бодъё. За хэдүүл 2% риск тавьчих. Тэгвэл бид нар $100 риск нь тавиад $100 тэрийн ашиг хийнэ гэж үзэж байна тийм ээ. За бүгний болон хэд бүгний арилжаанд бол бид нар илүү их ашиг харахгүй гэдгийг өмнөх хичээлүүдээр үзсэн тийм ээ. Илүү их ашигын төлөө арилж байгаа барьдгүй гэдэг. Тэгээд тов тодорхой ашиг алдагдлын талбараа тавиад тэгээд арилжаас гарах нэ. За энэ дэр. За тэгвэл рискээр $100 гэж тавьчих тийм ээ. $100 риск тавья. За тэгээд profit болон loss-ныхаа эсхийг идэвхжүүлээд өгч. За энэ дээр $100 гэж тавьчихсан тийм ээ. За энэ дээр доор байна тийм ээ. $100. За. За яа 2%. Тэр $100 риск нь 2%. $100 риск нь 2% риск гэсэн үг ээ. Тэр гарч тийм ээ. За энэ их амар бүх юм чинь тооцоод өгч чинь тийм ээ. Гараараа тооцоод ингээд явах хэрэггүй. За бүгний болон хэд бүгний арилжаанд бол ерөөсөө олон төрлийн хослол руу буюу asset руу одоо гүйж ороод байх шаардлага байхгүй. Ганцхан нэгийг сонгоод тэгэл тэрэн дээр ажиллаад тэрэн дээр арилжаа гэж явхад хангалттай. За бидний хувьд бол одоо US Nasdaq тийм ээ. Nasdaq 100 буюу за MQ. За одоо бид нар төлөвлөгөөгөө боловсруулсан. Рискээ тооцсон тийм ээ. За одоо чартан дээр зураг зураад стратеgiэл ажиллуулах хэрэг байна тийм ээ. За би одоо энэ бичсэн зүйлээ арилгах гэж байна. За хангалттай хараад авсан баг гэж бодож байна. За одоо зураг зураад оролтоо хүлээх юм тийм ээ.
За одоо арилжааны хамгийн гол хэсэг бол стратеги bijдэг. Таны стратеги хэр ажилладаг вэ? Тэгээ одоо шалганаа гэсэн үг. За энэ тохиолдолд бол баа хийчмээр санагдаж байна. Баа хийгээд энэ дээр гаргаад авчих болохоор харагдаад байна. За тэгээ үзье. За жоохон дутуудад орчих шул. Энд орсон бол хангалттай сайхан дээш явчихаар харагч тий. За ингээд. За ингээд хэр явах нь хараа суужий. За одоо болохоор цаг маань Нью-Йорк маркет офны хийгээд бас нэлээд удцсан, волюм багтай, арилжааны идэх суларсан. Тийм байгаа учраас ингээд арилжаа нэгтээшээ сайн явж өгөхгүй байгаа даа. Хөдөлгөөн муу байгааз тийм муу харагдаж байгааз. За гэсэн ч ямар ч бас арилжаагаа хэдүүлээ бариад үзье. Дээшээ хэр явах нь уу? За $100 алдагдсан. $100 ашиг тийм ээ.
За арилжаа маань ашиг руугаа ер нь өгч чинь тийм ээ. За их авч чадах нь уу? Дэтлэ фреш левелийг мөрөж чинь тийм ээ. Волю багтаа учраас энэ дээш нэвтэл гарч чадах нь уу юу? Дэлгаараа жоохон явуулдаг гэж очих гээд байна тийм ээ. Энэ волюм багтаа юм шиг нэгтэй цааш явахгүй шинжлэл. За арилжаа маань ашиг руугаа өгчл байна. За волюм багтаа арилжааны идэх султай маркет нэг иймэрхүү байдлаар хөдөлж ядаад байдаг.
Энэ цонхныхоо энэ хэсэг дээрээс sell арилжаа гэвэл энийгээ дарангууд доор нь идэвхж гарч ирсэн тий. Buy арилжаа дарна гэвэл buy сонгоо. За заримдаа энэ хоёрыг андуурчаад байдаг тийм ээ. Энийгээ дарахаа мартчихаа шууд buy арилжаа хийх ёстой байтал sell арилжаан дээр sell дээр дарцсан байждаг. Энийгээ сайн анзаарч харахгүй бол бас алдаа гараад байдаг. За арилжаа маань профит хүрэхэд тунд өгөхөд байна тийм ээ. Энэ маань яагаад тийш зогтохгүй байна? Зогцсон юм шүү. Спредтэй байгаа юм байна. Спред гэдэг юм чинь л энэ шүү дээ. За ингээд арилжаа маань амжилттай болоод $100 боллоо. За. За иймэрхүү байдлаар арилжаа хийн демо аккаунтн дээрээ. За. Арилжаач болох замын хүртэж гээд хүртэж боловсруулсан байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг сайн хараад тэрний дагуу арилжаагаа хийгээд за цаг хугацаанд ашиг олох гэж яарахгүй. За хүн болгоны сурах хугацаа өөр байдаг. Тэгэхээр тэр суралцах дадлагч хугацаагаа өөртөө хангалттай өгөөд өдөрт 1-2 цагийг чартан дээр нь дадлагж явах, бүтцээ таних тийм ээ. Тийм зүйл зарцуулаад ингээд явхад хэсэг хугацааны дараа бас өөр юм болгоод авчнаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр мөнгө олох гэж бол яарах хэрэггүй. Энэ бол эрсдэлтэй, том эрсдэл дагуулдаг ийм за зүйл. Тийм учраас
risk management-ийг сайн бариад тэгээд сайн суралцаад за ажил төрлөөсөө гарч арилжаа руу шуурах хэрэггүй. Ерөөсө богны болон хэд богны арилжаа ерөөсө тийм олон цаг дэлгэц ширтэж суух хэрэггүй. Өдөрт 1-2 цагийг ажил төрлөө зохицуулаад дадлагжаал ингээд яваад байхад одоо болно тийм ээ. Тэгээд тэр заавар зөвлөгөөний дагуу тэгээд демо аккаунтн дээр сайн арилжаад дараа нь демо аккаунтн дээр хангалттай ашиг хийдэг болсны дараа funded аккаунтууд нээгээд тэрэн дээр тестүүдийн даваад тэгээд арилжаад явбал одоо ашиг олоод явах боломж маш өндөр байдаг. Заавар зөвлөгөөний дагуу суралцаа явбал одоо боломжтой. Боломжгүй зүйл гэж байхгүй. Тийм учраас одоо манай сургалт бол бас нэлээ их зүйлийн бэлдээд өгсөн байгаа. Тийм учраас одоо та бүхний суралцах тэр зүйл үлдсэн одоо мэдээж зүйлийн бэлдээд өгсөн би та бүхний толгойн дотор орж арилжаа хийж чадахгүй учраас ингээд та бүхнийг үүрэг хариуцлага одоо энэ зүйл дээрээс илүү дадлагжих тэр хугацаанд та нарт үлдчихэж байгаа. За ингээд бүгдэнд амжилт хүсье. Сайн арилжаач болоорой. Ингээ энэ удаагийн хичээлээр онлайн сэдв дуусж байгаа. За түүнээс гадна одоо нэмэгдээд апдейтүүд ороод явна. За сэдвүүдээр тодорхой сэдвүүдээр апдейтүүд ороод та бүхний одоо багцсан дотор ингээд апдейт хийгдэж явна зааш та. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.